За 12 дуурал. За энэ тоог энэ дандаа 2-9 цифрээс бүрдсэн 1980 оронтой тоо юм байна. За энэ тоог 1982-ыг үржих 1983-ыг үржүүлэлт хуваагдана гэж бодлоо хэвээр. Хуваагдана гэж бодлоо. За би энэ хуваагдныг батлах байгаа тоог би аагч. За А тоо маань энэ тоог бид батлах хэвээр. Гэхдээ за хуваагчдыг бүгдээр задлж үзье. 1982-ыг бол 2-ыг үржих гэх юм бол 2 тоолч байх 29-ийн дахиад 18 1900 болно. За дараа 1983-ыг 1983-ыг гэдэг бол за энэ бол 9 3 болчихно. 3 тоолтон 3 үржих 318 За энэ бол. За эндээс юу гэсэн үг гэхээр А тоог за одоо 2 3 661 991 бүгд одоо энэ дөрвөн тоог дөрвөлээ анхны тоог. Дөрвөл анхны тоог. За анхны тоог учраас яг үгээр А тоог ерөөс тус бүрдэн хуваагдана гэж баталж байгаа гэдэг бол. Тус бүрдэн хуваагдана гэж юу гэсэн үг? Аг 2 хуваагдана. Аг 3 хуваагдана. Аг 661 хуваагдана. Аг яг үгээр 991 хуваагдсан. Ийм дөрвөн одоо хуваагдал баталчвал манай энэ бодлого бодогддог гэсэн. Дөрвөн хуваагдал баталж. За тэгвэл за гэж батлахад за гэж бодлого тавилтаа. За тэгвэл эндээс А 2 тоог гэдэг нь илэрхий. А 2 тоог илэрхий. За яагаад гэвэл дандаа 2-ын цифрээс бүрдсэн 1980 оронтой тоо учраас 2 тоог бүгд 2-9 цифртэй. Тэгээд тэрийг шууд 2 тоог. Дандаа нэгээс бүрдсэн 1980 оронтой тоо гарна гэсэн 2 тоог. За энэ бол илэрхий болчлаа. За мөн А 3 тоог гэдэг нь бас илэрхий. За энэ хоёр нь илэрхий юм аа. За би яагаад 3 тоог илэрхий гэдэг нь тайлбарлая. Энэ бол юм байна. А гэсэн тооны цифруудын нийлбэр бол А тооны цифруудын нийлбэр S агч. S агчны цифруудын нийлбэр 2 дээр нь 2 дээр нь гэж тэгээд бүх хоёруудыг хэдэн удаа гэхээр 1980 удаа нэмнэ. Энэ бол үгс нь 2-ыг үржих 1980 гэсэн. За эндээс энэ тоо маань 3 тоо. Тийм учраас цифрын нийлбэр 3 тоогдчихлаа гэсэн үг. Цифрын нийлбэр 3 тоогдно гэдэг бол тэр тоо маань 3 тоогдно гэсэн үг. За ингээд энэ хоёрыг илэрхий болчихлоо. За мөн нөгөө энэ А2 тоог гэдэг хэлэхдээ шууд ерөөсөө тэгш тоо гэж тий. Тэгш тоо учраас 2 тоогдно гэж шууд хэлж бас болно. А тэгш тоо учраас 2 тоогдно. Цифрын нийлбэр 3 тоогдно чинь А3 тоогдно. За энэ хоёр илэрхий. За одоо бидний батлах систем зөвхөн энэ хоёр үлдлээ. 661 992 тоогдно гэхлээ гэж. За тэгвэл B тохиолдолд нь А гэх тоо маань 661 тоогдно гэдгийг батлая. За үүний тулд би нэг юм хийчихэл да. А тоогоо 2-ыг үржих нь баах нэгүүд болно. 1980 шиг нэг. За энийг 9 хуваагаад 9-ээр үржижээ. Тэгэх юм бол баах нь 9 болно. 1980 шиг 9 болно. За энийг энэ дээр тэгвэл нэгийг нэмээд нэгийг хасчих. Тэгэх юм бол яг 9-ний 2-ыг үржих нь 10,1980 зэрэгт хасах нь 1 гэсэн тоо. За энэ тоо маань А. За одоо энэс тэгвэл А 661 тоогыг батлахын тулд мэдээж 669 2 чи харилцаа хана учраас зөвхөн энэ тоог батлах хэрэгтэй. Энийг 661 тоог гэж батлах хэрэгтэй. За тэрийг биччихье. 661 бол анхны тоог чинь 9 төр харилцаа хана. Эндээс юу бичиж болох вэ гэхээр
Ер нь бол 1980 хасах нэг нь 661 тооцоолж байна. Энийг батлаа. За тэгвэл эндээс одоо харж байгаа би гэж 10 тоо болон 661 гэсэн анхны тоо энэ хоёр бол харилцаа авна. Тэгээс за Фермагийн багт орж. Фермагийн багт. За Фермагийн багт ямар юм болох вэ? 10-ийн 660 зэрэгт бол 1 модуль 661 болно. За одоо энэ жишгийн хоёр талыг куб зэрэгшүүлж. Тэгэхээр энэ бол 318 нэг сандаа 318 яг 1980 болно. Куб зэрэгшүүлж энэ 1980 зэрэгт бол энэ нэг хоёр. За эндээс куб зэрэгшүүлэх юм бол ийм 10-ийн 1980 зэрэгт 1 модуль 661. За энэ манай энэ үгүйг баталчихлаа гэсэн. Энэ баталчихсан үг. Энэ үгсээ уус нь гарах чинь тийм бол 10-ийн 1980-аас хасах нэг энэ бол тэг модуль 661 гэсэн. За энэ үгсүүд юм байхлаар ерөөсөө энэ ялгуур бол 661 баг гэсэн шүү дээ. За ингэж B хэсэг үү батлаа. За одоо B буюу 991 тооцоо яг саяны үйлдэлийг давтчихна. B хэсгийг давтчихна. За энэ тавчхан харуулчих. За 991 бол 9-тэй харилцаах нь энэ өөр анхны тоочроос тийм анхны тоо бол өөрөөсөө баг бүх натурал тоотой харилцаах байх хэрэгтэй. За эндээс тэгвэл би юу гэж болох вэ гэхээр бас нөгөө нэг энэ бол би А-г 991 тоогт батлах гэж байна шүү. Тэгэхээр А тоо маань манад бол одоо энэ байж байгаа шүү. Ийм тоо байгаа шүү. За эндээс 9-тэй 991 харилцаа авах учраас манайх энэ хэсгийг 991 тоогт ингээд баталчих болно. Өөрөөр хэлбэл 10,980-аас хасах нэг энэ 991 тоогт ингэж батлахад за ингэж батлаа. За тэгэх юм бол мөн адилхан 10 болон 991 харилцаа авах учраас эндээс дахиад Фермагийн бат юм шиг чинь. Фермагийн бат юм шиг. 10-ийн 900 энэ анхны тооноос хасах нэг 902. 1 модуль 991. За эндээс үсвэх. Одоо энэ квадрат зөвшөөрч байна. Жишлийн хоёр талыг хичээлээр төвшүүлж болно гэдэг учраас квадрат төвшүүлэхэд 10-ийн 1980 зэрэгт 1-ийн квадрат 1 болно. Тэгээд 991 болно. За эндээс үсвэх гэхээр уршин нэгийг уршин гаргачих юм бол 10-ийн 1980 зэрэгт хасах нэг тэг модуль 991 гэдгээс үсвэх гэхээр за юм болно. За эндээс ерөнхийдөө манай бодолт буюу А гэдэг том үсэндээ бол яг гэхээр 1982-ыг үчиг 1980 бол тоолно гэдэг нь батлаглаач. За энэ товчхон харчих юу гэхээр за 1982-83-2-ыг анхны өртгөн задлахад 2, 3, 661, 991 гэсэн ийм дөрвөн анхны тоон үржих тавигдсан. За дөрвөн тус үрдэн хувааг. Дөрвөн анхны тоо учраас тус үрдэн хувааг гэдгийг баталчуулаад дуусгах хэрэгтэй байсан. За тэгвэл 2 тоогт 3 тоогт маш амархан илэрхий учраас амархан ингээ харуулчихсан. За 661 болон 991 тоогтыг болохоор яг гэхээр бид нар юу яасан? Фермагийн баг тойрон нэг удаа хэллээ. Тэгээд тус үрдээ баталт харууллаа. Эндээс дүгнэлт яг гэхээр А гэсэн 2-ын тооноос бүрдсэн 1980 орчим тоо бол энэ хоёрын үржирт хуваагддаг юм байна.